За хилцүүлийн бэлтгэл ажлыг бид нэр үндсэндээ хангаад дууслаа. Бэлтгэл ажлын хүрээнд юу исэн бэ гэхээр хилцүүлэг болохоос 14 хоногийн өмнө бүх зарыг тараасан байх ёстой. Материалуудыг холбогдох газар тарааж байршуулсан байх ёстой гэдэг шаардлагын дагуу бид нэр ажиллаа хийгээд дууссан. Хилцүүлэг болох хугацааг бид нар маш их бодож төлөвлөсөн. Ерөн зүгээр яарад хийсэн бол бид нар сонгуулийн өмнө хийчихээр байсан. Гэхдээ сонгуулийн өмнө хийх нь арай тохиромжгүй маа гэж үзсэн. Бүх хүмүүс сонгуулийн үр амьсгалаар амьсгалж яхад нь хилцүүлэгт ирээчээ гэдэг нь тохиромжгүй юм байна. Зүгээр хууль зүйн үүднээс бол бид нар бас хуульчтай зөвлөлдсөн аль бие усаар хариу авсан байгаа. Тэр нь сонгуулийн өмнө хилцүүлэг зохион байгуулж болох уу гэвэл болно. Гэхдээ бидний хувьд нөгөө хүмүүсээ цуглуулахад тохиромжтой хугацаа биш. Материалууд тарах бэлтгэл ажил хийхэд сонгуулийн өмнө хийхэд тохиромжтой байсан. Тэгээд хилцүүлгийнхаа хугацааг бодож сонгуулийн дараагийн 2 дахь өдрөөс буюу тэгээ бас наадмыг бас бид нэр айгуу сайн бодолцож үтсэн. Хүмүүс наадамдаа бэлтгэх хугацаа гаргах үүднээс 6 сарын 28-наас 7 сарын 3-ны хооронд төлөвлөсөн байна. За хилцүүлгийн үеэр бид нар орон нутгийнхаа иргэдэд шинжилсэн мэдээлэл аль болох сайн хүргэнэ. Хилцүүлгийн дараа 14 хоногийн туршид хилцүүлэгт ирж чадаагүй хүмүүсээс бичгээр саналыг аавна. Бүх хилцүүлгүүдээс гарсан саналуудыг нэгтгээд бид ажлын даалгавартаа тусгаж болохоор ямар саналууд байна гэдгийг томьёолоод ажлын даалгавраа эцэслэх байна.